I was preparing to come to Mongolia, I was told about the Kashmir sector, and I didn't really know very much either about Kashmir or indeed Kashmir here in Mongolia. And I had the good fortune to have a meeting with the Sustainable Fibre Alliance, and Simon from Johnson's Elgin was there as well. And it was really good to get a real understanding of what this sector means to this economy, and indeed to the livelihoods of herders and others throughout the Mongolian system. Гишүүнчлэл бүхий олон улсын хүмүүнлэгийн төрийн бас байгууллага юм аа. Манай байгууллагын гишүүд байгаль орчин, нийгмийн асуудал болон салбарын ирээдүйн тогтвортой байдал өндөр ач холбогдол өгч хариуцлагатай үйлдвэрлэлийг. Our business today is with the very top brands in the world. So I can't speak for the majority of the industry and all the processors in China who take the majority of Mongolian Kashmir. But I can speak for the luxury premium part of the industry. Тэгэхээр энэ Монгол ямаач нэ түүхэн энэ олон мянган жилийн хугацаанд өөрийнхөө төрсөн нутаг, гарсан газар үүснээ сахиж хамгаалсаар байгаа эдийн хөлсийн амжилт баггүй. Манай хэдээр онцгой хэмжээнд одоо Төмөн хаан шавцгийн орон нутгийн засгийн хамгаалалтын газар нөөгийн хөгжлөлт project 2014 онд байгуулсан байгаа. 130 малчин өрх нийтээд байгуулагдсан. Одоо бол манай хоршоо 800-аад өрхтэй болж байгаа. Байгууллагууд брендүүдийн үйлдвэрүүдийн захирлууд ирсэн баярлалаа. Тэгэхээр малчин хүн гэдэг нь би малчин одоо тэр хоршооны өнцгөөс нь яриад та асуудлаа яриад зохицчих юм бол бид үүний өөрснөө тогтоох юм чадвартай. Гайхамшигтай сайхан ноодрууд, Монгол ноодрууд дэлхийд бүх хүмүүс хүлээн зөвшөөрөх байхаа. Нүүбийн аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас энэ оны 3-р сараас эхлэн Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гэсэн нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлж байна. I think there's certainly a capacity needed to process Mongolian fibers. There is also quality improvements needed in a lot of processing. Тийм учраас малчны бүлгийг гэдэг байгаа. Малчны байгууллага гэдэг байгаа байхгүй. Шинэ энэ ганц өөр ячаад энэ 10 га газар тий за 100 га газрыг манай хамгаалуулах яг юм энэ бол ерөөсөө хууль эрх зүйн статус болж чадахгүй тийм үү? Монгол үйлдвэрийн ямаа тий өнжин үйлдвэрийн хэсэг залгаа жинсний цагаан ирчин манай малчдын гол тулгымцсан асуудлууд ер нь түүхээдээ зах зээлд гаргахтаа муу байгаад л гол тулгымцсан асуудал гэж боддог. Журам заавартай ажиллах нь ямар чухал вэ гэдэг талаар нэлээд сайн сурч авлаа. Бороо ороогүйгээс манай сүм бол одоо их гантай, өвөл хэцүү, застай, хүйтэн болсон. Байгаль дэлхийг хайр сэтгэл байдаг бол ч одоо амьдралынхаа ойр зур хэрэгцээнд дарагдаад тэгэхдээ үр дүн гардаг гэдэг. Энэ SPT хамтарснаар ийм үр дүн төрнө гэж бид итгэж найдаж байна. SPT энэ төсөлтэй бол 2 жил хамтарч байна. Ерөнхийдөө энэ хугацаанд бол манайхаас нутгийн шилмэл омгийн цагаан ямаа, зурмтай цагаан ямаа гэж байдаг. Энэ ямаагаа үйлдвэр ухсаагийн сайжруулах, за хавар намрын агилт судалгаа хийх, за түүнийхээ үндсэн дээр олоорынхын чанарыг бас шинжлүүлэхээр энэ судалгааны байгууллагатай бас хамтран ажиллаж байна. Одоо манай залаа шинэ эргэлт хоршоо гэсэн манай одоо дөнгөж сая сургалтын дээр хамтран ажиллая гэсэн өргөдлөө өгөө. Тэгээд бид нэр ингээд сертификат авсан хамтран ажиллахад бэлэн болоод байна. Ингээд маш их гоё сургалт зохион байгууллаа. Баярлалаа гэж SPT хаа одоо сургалт зохион байгуулсан их ахрын нэгч нартаа баярлалаа гэсэн талархал.